Эхний мэдээллийг хүргэе. Улсын хурлын гишүүд нийгмийн хамгаалал руу нийтийн халамжуу сэдвээр ерөнхий сайдтай өнөөдөр мэтгэлцлээ. Засгийн газар ажлын байрыг хамгийн сайн халамж хэмээн хамгаалсан бол сөрөг хүчин бодит эдийн засгийн үзүүлэлт ядуурлын түвшин өөр дүр зураг харуулах болсныг санууллаа. Экснэр халамжинд түшиглэхүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үү гэсэн бодлогын зөрчил улс төрийн мэтгэлцээний гол сэдэв болсон юм а. Хамгийн сайн халамж бол ажлын байр. Ерөнхий сайд төвчрлийн энэ өгүүлбэр өнөөдрийн улсын хурлын мэтгэлцээний гол санаа байлаа. Харин бодиттой эдлийн зорилгыг дагж явж байна уу гэдэгт гишүүд эргэлзэж байна. Ядуурлыг 2 дахин бууруулна гэсэн энэ одоо мөрийн хөтөлбөр огт биелээгүй. Өнөөдөр яг одоогийн байдлаар 10 хүний 30 нь ядуурлаас одоо доод шугамд амьдарч байна. 27.9% байна. За хоёрдугаарт халамжаас хөдөлмөр шилжүүлнэ гэдэг ийм өрөөтэй орсон. 2015 оноос хойш халамжийн зардал бол 4.5 дахин нэмэгдсэн. Халамжид өгж байгаа 100 төгрөгний 26 төгрөг нь эзэндээ очиж байгаа. 74 төгрөг нь эзэндээ очихгүй байна. Тэгэхээр нэгдүгээрт бол халамж эзэндээ очихгүй байна. Улам ядууруулж байна. Бүх насаараа төр төмнийхлөө зүтгээд тэтгэр нийгмийн дасан шимтгэлээ төлөөд өнөөдөр тэтгэрийн хамгийн доод хэмжээгээр амьдарч байгаа 450 мянган иргэн байна. Өнөөдөр ахмадууд дэвтэрт гараад шууд ядуурлыг шилжиж байгаа. Энэ бол та нарын буруу бодлогын үр дүн. Хулгайлахгүй бол хүрэлцэх байсан. Хөрөнгөчнээ, ажил албан тушаал, нас хүйс энэ бүх юм үндсэн хуультай холбоотойгоор бид нар ер нь сүүлийн үед энэ засгийн газар, үеийн засгийн газар ер нь ялгуурлан гадуурхалт нийгмийн анги тавхрах дээр үүсчлээ гэдгийг хэлэх гэж байгаа. Монгол улсын ажилгүйдлийн төвшин ерөөсөө сүүлийн 3 жил байн өсөд нэмэгдсэн. 22 онд 5.1% байсан, 24 онд 5.3% болсон, 25 оны байдлаар 5.6% болсон, 26 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар 5.7%-тай. Ядуурл гэдэг чинь зөвхөн тоо биш байхгүй. Ядуурл чинь цалин биш. Ядуурл чинь боловсрол, эрүүл мэнд. Нэгэсэндээ боломжийн ядуурл үүсчихэд байна шүү. Засгийн газар төрийн өмчт 14 компанийг татан буулгаж 270 орон тоог цомогдохсноо төрийн бүтээмжийг сайжруулах алхам гэж тайлбарлав. Мөн төрийн эдийн засгт оролцоо 30%-аас 28% болгосон нэмэгцэртгийн албан татвар төлөгчийн босхийг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр жижиг бизнесийг дэмжиж ажлын байр бий болгох нөхцөл бүрдүүлж байна гэж үздсэн юм а. За гэхдээ нийгмийн хамгааллыг зөвхөн шинжилгээний жагсаалтаар бус иргэдийн амьдралын үзүүлэлтээр хэмжинэ. Улсын хурлын гишүүн Баатар Гүгийн хэлснээр ядууруул дөрвтэй буураагүй ядуурах эрсдэлтэй өрхийн та өндөр хэвээр байна. Тэр 14 компани татан буулгаад тэр чинь нэр хаягаа өөрчилж өөр нэгэнд нэгдэж байгаа болохоос биш 1% ч багасаагүй буураагүй шүү. Наа чин зүгээр л нэг юм жижигхэн хуурам эхлэлт зайл явган зайл явж байна. Бол ардын намынхны одоо хатгадаг энэ түлшний сүлжээг бол таслан зогсоох юм байна гэж мэдэгдэж байна. За тэрэн дээр хүрсэн байгаараа энэхүү өвлийн дараагаас эхлээд энэ дээр бол тууштай хяналт тавьж ажиллана гэдгийг энэ төвшөнд хэлмээр байна. Өнөөдөр төрийн өмчт эрчим хүчний компаниуд дээр байгаа бүтээмжгүй байдал арилаагүй байна. Энэ өөрөө та энийг 100 хоног дотроо дагуулж шийдээд бүтээмжгүй орон тооны бус сонгуулийн шахаагаар тавигдсан намынхаа гишүүдийг ажлаас нь алалаа гэж хүсье. Эдийн засгийн хувьд халамж нь богино хугацаанд өрхөө орлогыг хамгаалдаг. Харин доктортой ажлын байр нь урт хугацаанд татврын баазыг тэлж эдийн засгийг тэтгэдэг. Иймээс нийгмийн хамгаалал гэдэг нь мөнгө тараах биш. Орлого олох боломжийг бий болгох тогтолцоо байх учиртай. Гэвч үүрэг гүйцэтгэлээр биш, үр дүнгээр үнэлнэ гэдэг зарчим төрдөж адил үйлчлэх ёстой юм а. Хэдэн компани татан буулгасан нь бус хэдэн хүн доктортой ажилтай болж хэдэн өрх ядуурлаас гарсан нь засгийн газрын ажлын бодит хэмжүүр олно.